За олон улсын яг нэгтлэн бодлогын одоо яг мэрэгсэн хөтөлбөрүүд байдаг те. За үүнээс бол ACCA за олон улсын мэрэгсэн нэгтлэн бодогч, за CGMA буюу за удирдлагын нэгтлэн бодогч. За эдгээр хөтөлбөрүүд ер нь бол яг манай сургууль дээр бас хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр энэ олон улсын одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн бас мэрэгчлэтнүүд яг хэн болж төгсдөг юм. Энэ талаар мэдээлэл өгөөч. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн мэрэгжилтэн гэж яг хэнийг хэлэх вэ гэхээр энэ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгжлийн байгууллагын тодорхой мэрэгжлийн ур чадваруудыг олон улсын хөндлөнгийн шалгалтыг нь амжилттай даваад ингээ баталгаажсан сертификат аваад авсан хүнийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгжилтэн гэдэг. Тэгэхээр санхүү эдийн засгийн их сургуулийн хувьд бол яг энэ санхүү аккаунтингийн чиглэлээр мэрэгсэн хоёр төрлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгжлийн цол зэргийг олгож байгаа. Үүний нэг нь бол ACCA, нөгөөх нь бол CGMA. ACCA нь бол илүү finance accounting тал руугаа илүү мэрэгсэн хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг. CGMA нь бол илүү удирдлагын менежмент, удирдлагын бүртгэл, бизнесийн менежмент, за санхүүгийн стратеги чиглэл рүүгээ илүү мэрэгсэн. За менежментийн төвшөнд илүү хүлээн зөвшөөрөгдсөн юм олон улсын зэрэг. Тэгвэл хэрхэн яг энэ олон улсынд хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгжилтэн болох вэ гэдэг асуулт байгаа шүү дээ. Тэгэхээр ACCA-гийн хувьд бол нэг 3 E шалгуурыг хангана гэж байна. За. Тэр нь бол юу гэдэг вэ гэхээр нэгдүгээр экзамуудыг амжилттай давсан байх хэрэгтэй. Хоёр дахь E нь бол этик буюу мэрэгжлийн ёс зүйн шалгууруудыг хангасан байх хэрэгтэй. Гурав дахь E нь бол experience буюу мэрэгжлээрээ ажилласан 36 сарын туршлагатай байх хэрэгтэй гэсэн. Ийм 3 шалгуурыг хангадаг. Тэгэхээр санхүү эдийн засгийн их сургуулийн ACC хөтөлбөрийн хувьд бол нийтдээ энэ ACC-гийн 13 шалгалтын бакалаврын түвшинд 9 шалгалтаас нь чөлөөлөх боломжийг олгодог. За мэдээж дээрээс нь нэмээд тэр ёс зүйн шалгуур 36 сарын ажлын туршлага гэдэг асуудал нь бас байж идэг гэсэн. CGMA-гийн хувьд мөн адилхан нийтдээ 16 шалгалт буюу экзамуудыг амжилттай давсан байх ёстой. Мөн адилхан 36 сарын шалгуур байдаг, мөн этикийн шалгуур байдаг. Ерөнхийдөө нэг юм 3 том шалгуур бол гурвууланд нь энэ хоёр мэргэжлийн хөтөлбөрүүд бол хоёуланд нь байдаг. CGMA-гийн нэг онцлог бол Finance Leadership програм буюу олон улсын онлайн сургалтын одоо энэ мэргэжлийн байгууллагын санал болгодог платформыг сургалтандаа давхар ашиглаж явдаг. Ингэснээр суралцагч нар маань бол 16 шалгалтын 14-өөс нь чөлөөлт авах боломжийг үүсгэдэг гэсэн. Өөрөөр хэлбэл хоёр том шалгалтыг амжилттай даваад exam гэдэг шалгууруудад бүгдийг хангаж байгаа боломжтой байдаг. Тэгэхээр энэ гол том шалгуурууд нь юу вэ нөхөр ерөнхийдөө шалгалтуудыг өгдөг юм байна. Этик буюу ёс зүйн шалгууруудыг давдаг юм байна. Experience буюу ажлын туршлагатай байхыг шаарддаг гэсэн. Мэдээж бакалаврын түвшинд бол ажлын туршлага бол тэр болгоо олж авч чадахгүй. Тэгэхээр энэ мэрэгжлийн зэргүүдийг бол бакалаврын түвшинд одоо partially qualified буюу хэсэгчлэн хангах зарчмаар бакалаврын зэрэг авдаг. Гэхдээ хэсэгчлэн хангасан ч гэсэн тухайн мэрэгчлэрээ олон улсын зах зээл дээр олон улсын мэрэгжлийн байгууллага, олон улсын тэр бизнесүүдэд орж ажиллах боломж нь үүсэж идэг гэсэн. Тэгээ 36 сарын туршлагааг үүсгээд нөгөө олон улсын мэрэгжлийн зэрэгээ одоо бие ёсны мембер болж дуусдаг гэсэн үг. Тэгэхээр яг эдгээр одоо хөтөлбөрүүдийг одоо төгсөөд ер нь бол яг ямар давуу талууд үүсгэн. За жишээ нь магадгүй манай талаас бол за орчин багш ч гэдэг юм. За ингээд стандарт одоо сурах бичгүүч гэдэг юм уу те. Тэгэхээр ямар давуу талууд? Хамгийн том давуу тал бол эдгээр олон улсын мэргэжлийн цол зэргүүдийг одоо бусад улс оронд очиж эзэмшнэ гэдэг бол маш өндөр өртөгтэй. Тэгэхээр Монгол улсад санхүү эдийн засгийн их сургуультай энэ хөтөлбөрүүдийг амжилттай эзэмшнэ гэдэг нь өртгийн хувьд маш хямдхан боломжтой өртөгтэй гэсэн. Олон улсын стандартын дагуу. Тий. Ганцхан жишээ дурдаад ярихад манай санхүү эдийн засгийн их сургуулийн олон улсын хөтөлбөртэй хамтардаг Англи улсын BBP их сургуулийн 1 жилийн сургалтын төлбөр нь 11,000 паунд буюу ойролцоогоор 11,000 паунд гэдэг чинь нэг 47-8 сая төгрөгийн өртөгтэй. Зөвхөн сургалтын төлбөр. Санхүү эдийн засгийн их сургуулийн 1 жилийн яг тухайн одоо магадлан итгэмжлэгдсэн ижил түвшний сургалтын хөтөлбөр нь 16.5 сая төгрөг өртөгтэй гэж байна. Гэх мэтлэн өөрөөр хэлбэл гадны сургуулиудад гадаад улс оронд 2-оос 3 дахин өндөр өртөгтэйгээр эзэмших одоо мэдлэг чадварыг дотооддоо Монгол улстай 3 одоо
дахин хямд өртгөөрөө суралцах боломжийг нэгдүгээр бүрдүүлж байгаа. За санхүү эдийн засгийн сургуулийн олон улсын мэрэгсэн хөтөлбөр нь өөрөө тэр олон улсын мэрэгжлийн байгууллага ACCA, CGMA гэдэг байгаа энэ мэрэгжлийн байгууллагуудын магадгүй итгэмжлэгдсэн хөтөлбөр байдаг. Тэрний үг гэхээр сургалтын агуулга чанар стандарт нь тухайн мэрэгжлийн байгууллагуудын стандарт шаардлагыг бүрэн хангасан гэсэн утгатай. Тийм ээ. Үүнийг бид нар яаж авдаг вэ гэхээр тухайн хөтөлбөрөөр суралцж байгаа суралцагчдын сурлагын чанар нь тэр мэрэгжлийн байгууллагуудын стандарт шаардлагыг хангаснаар бид нар хөтөлбөрөө баталгаажуулж авдаг. 3 дугаарх одоо онцлог гэх юм бол мэдээж үг сургалт маань англи хэл дээр зохион байгуулагддаг. Ашиглагдж байгаа мэрэгжлийн сургагчид нь мөн адил тэр олон улсын мэрэгжлийн байгууллагын стандарт шаардлагуудыг хангасан мэрэгжлийн сургагч гэдэг. Англи хэл дээрх мэрэгжлийн сургагчид. Нэг хичээл дээр дор хаяж 2 сургагчийг бол яг ашигладаг. Мэдээж хөтөлбөрт ажиллаж байгаа, багшилж байгаа багш нар маань бүгдээрээ олон улсын мэрэгсэн цол зэрэгтэй дотооддын болон одоо мэрэгсэн зэрэгээс гадна нөгөө магистр, докторийн зэрэгтэй багш нар хичээл сургалтыг зохион байгуулдаг юм онцлогтой. Мөн сургалтын орчны хувьд бол бид нар аль болох сүүлийн үеийн стандарт шаардлага хангасан сургалтын орчин анги танхимаар бол хангадаг. Нэг зүйлийг нэмээд хэлэхэд олон улсын мэрэгсэн хөтөлбөрүүд маань дандаа аль нь олон улсын тэр шаардлага хангасан онлайн сургалтын платформудад. Тэгэхээр эдгээр онцлогуудыг бол дурдж болж байна гэсэн. Тэгэхээр багшаа олон улсын яг энэ мэрэгсэн хөтөлбөрүүдийг бид нар төгсөөд те яг ямар ажлын байран дээр очих боломжтой тийм. За түрүүн бид дурдаад байгаа энэ зөвхөн дотооддод төдийгүй олон улсын одоо төвшин үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдэд санхүү, аккаунтинг, бизнесийн чиглэлээр позишнууд дээр ажлын байрнууд дээр ажиллах боломжтой. Тухайлбал дурдах юм бол санхүүгийн функц гэж бизнесийн байгууллага дээр байдаг. Тэр санхүүгийн функц дотроо тэр бизнесийн онцлогоос хамаарат олон төрлийн ажлын байрны нэршлүүд гаргаад тавьчихдаг байхгүй. Тэ аккаунтинг гэвэл финанс аналист гэдэг юм уу, финанс менежер ч гэдэг юм уу, контроллер ч гэдэг юм уу. Ингээд энэ нэр томьёонуудыг дурдахлаар хүн болгонд ингээд юутай биш. Одоо тохиромжтой биш. Тэгэхээр юу гэж шилж ойлгох хэрэгтэй вэ гэхээр ер нь бизнесийн байгууллагын financial одоо function гэж ярьдаг. Санхүүгийн функц дээр бүх чиг үүргийн ажлууд дээр ажиллах боломжтой. Салбар харгалзахгүйгээр гэсэн үг. Салбар харгалзахгүй. Харин ахиц дэвшил гаргах буюу албан тушаал ахих, карьер хөгжих боломжууд нь бол одоо хамаагүй өндөр гэсэн үг. Өөрөөр хэлбэл санхүүгийнхаа чиглэлээр CFO хүртэл явах. Бүр цаашлаад CEO-гийн төвшөнд хүртэл ажиллах. Энэ ажиллах тэр ур чадваруудыг энэ хөтөлбөрүүд дээр олгогддог. Яагаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг утга яриад байгаа юм бэ гэхээр тухайн мэрэгжлийнхаа ур чадваруудаар тэр олон улсын зах зээл дээр ажиллаж байгаа бизнесийн байгууллагуудын ажлын байранд тавигдах ур чадваруудыг энэ хөтөлбөрүүд олгодог гэсэн үг. Тэрнгээрээ л тэр ажил олгогч нарт хүлээн зөвшөөрөгдөд байгаа гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр чи заавал бакалавртай байна уу? Чи заавал магистртэй байна уу гэхээсээ илүүтэйгээр чи яг тухайлсан мэрэгжлийнхаа чиглэлээр мэрэгжсэн хүмүүс юм уу гэдэг асуулт аягүй чухал. Ямар сургуулийн бакалавр, магистр гэж ярихаас илүү мэрэгжсэн зэргийн одоо тэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн qualified болцсон байх юм бол тухайн ажлын байран дээр тэр магистр, бакалаврын зэрэг гэхээс илүүтэйгээр мэрэгжсэн хүнээ авч ажиллуулахын сонирхол илүү өндөр болсон гэсэн үг.